Тэр зарласан шугамар мэдээлүүд их ирсэн. Хаагүй нэг цөнгө дотор нэг дохтой байх хэрэгтэй. Тэрийг аваад ирвэл. Тэгээд сая 6 сарын ихээр над нэг нэргүй дохтой ирсэн баггүй. Тэрэн дээр нь энийг үнэ хэлэх хүчтэй ашиглаараа энэ хүнийг оруулаарай амжилт хүсье гэсэн бичгтэй. Нэг улаан флаш байсан. Тэгээд флашыг үзсэн 26 секундын бичлэг байх. Тэгээд үзээд мэл гайхсан л та. Тэгээд тэрэн дээр одоо энэ төрийн ордонд эрдэнэчийн гишүүн арх удсан, тамхи татсан. Тэгээд ёс бус үг гэлээд. Тэгээд баг тэр нөгөө тамхины тухай хууль эдэр чинь баг шоу штэ гэдэг нөгөө эсрэгтлийн хүмүүс нь тэгж яриа тэр тухай харилцсан ярилцаад тийм бичлэг байх юм. Тэгээд иргэний мэдээгээр тэр үнэ хэлэх хүчтэй оруулах гэсэн чинь цаг хугацааны удаад боломж авахгүй би чөлөө автсан. Нэвтрүүлэг үргэлжлүүлэх боломжгүй. Сонгуул дууслагын нэр дэвшигч учраас. Тэгээд хуульч Батялт найзтайгаа зөвлөлдөөд. Гэтэ энийг бол сонгуулийн дараа гаргах бол шаардлага байхгүй. Ямар хүн төр барих гэж байгааг ард түмэн мэдэх хэрэгтэй. Одоо ялангуяа 5-7 шинжилсэн тэр найруулгыг дээр бариад гүгэд яваад байгаа шүү дээ заач. Гол зохион байгуулагч бол яваад байгаа. Ийм хүн ингэж юм. За тэгээд бичлэг бол айхтар бичлэг. За тэгээд тэрнээс айхтар юм болсон. Тэгээд Батялт би бичлэгийг үзэл хоёул яах вэ гэсэн. Батялт эрдэнэчийн эмэгтэй контакт үүсгээд ийм бичлэг байна яах вэ гэдэг. Процессыг Батялт одоо ярина. Тэгээд яах вэ гэдэг гисэн дансаа өгч насан туршийн зээлгээ 50 сая төгрөг одоо энэ байж юм л да. Дансаа шилжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл 26 секундын бичлэгийг 50 сая төгрөөр худалдаж авч байгаа байхгүй. Ийм хүн одоо ийм жижиг 26 секундын бичлэгэн дээр ингэж мөнгө хайж байгаа нөхдүүд тэр 5 толгойч юу гэх юм уу? Одоо энэ томоохон хууль дээр батлахад хэдэн тэрбум маар яаж юунд одоо энэ их мөнгө зарцуулагдаад байна? Ард түмэнд хэрэгтэй хууль баталж гин үү? Эсвэл мөнгө тараахын процесс явагдаад байна уу гэдэг асуудал байна. Тэгээ энийг бол ингээд олон нийтэд дэлгэчихье гэдэг. Энэ байдлаас бүтээр хэвлэн байгуурлыг одоо энэ мөнгийг нь одоо бид тэр бол авирч өгнө. Тэгээ дагаад яг авирч өгөөд эрдэнэчигт гардуулахад нь тав нараас баялцсан гэх сайн байна. Тэгээд одоо үлдсэн процессыг яг нарийн процессыг Батялт дээр